2022 он буюу энэ жилээс эхлэн нийслэл Улаанбаатар хот үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжсэн тэдэнд боломжийг олгосон хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилтыг тавиад байна. Тухайлбал хот нэвтрүүлгийн өмнөх дугаараар бид та бүхэнд Улаанбаатар хотод 74 төрлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг олгосон талаарх мэдээллийг өгсөн бол энэ удаагийн дугаараараа нийслэл Улаанбаатар хот жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд хэрхэн дэмжин ажиллах төлөвлөгөөг хүргэхээр зорилоо. Манай улсын нийт жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн 70 орчим хувь нь Улаанбаатар хотод байдаг. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийг тэлэхэд хамгийн том хувь нэмрээ оруулдаг салбар. Дэлхийн томоохон хотуудын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь хөдөлмөр эрхлэлтийн 40 орчим хувийг нь бүрдүүлдэг байна. Гэвч дэлхийн нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр хамгийн их уналтад орсон салбар бол жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид юм. Цар тахлын нөлөөгөөр бас нэлээхэн уналтад орсон, хүнд хэцүү байдалд орсон салбар бол мэдээж жижиг дунд үйлдвэр эрхлэгчид байх гэж бодож байна. Одоо яг нэг ийм хүнд хэцүү нөхцөл байдалд орсон байгаа. Энд чинь бас нэг нийслэл Улаанбаатар хотод 70 орчим хувь нь үйл ажиллагаа явуулаад байна шүү дээ. Энэ үйлдвэр эрхлэгчид маань. Тэгэхээр тэдгээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй хот өөрөө, засаг дарга өөрөө хэрхэн яаж дэмжийе гэж төлөвлөж байгаа бол. Ер нь ялангуяа цар тахлын хүнд үе гэдэг бол дэлхийн хүндрэлтний амьдралын хэмнэлийг өөрчилсөн, үйлдвэрлэл бизнесийн орчныг бас өөрчилсөн. Ер нь хэн юу чаддаг вэ гэдгийг бас ингэж тодтогсон ийм л цаг хугацаанд төлөв амьдарч штэ. Жишээ нь зүгээр Улаанбаатар хотын одоо энэ засаг даргын хувьд, ер нь хотын иргэний хувьд, нийслэлийн засаг даргын хувьд манай монголчууд тэр дэндээ манай Улаанбаатар хотод үйлдвэр эрхэлж байгаа улсууд бид яг юу хийж чаддсан бэ гэдгийг л энэ цар тахал чинь дүнгийн тавьчлаа л гэж би хэлмээр байна. Тийм учраас жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг хөгжүүлэхийн тулд энэ салбарыг босгож ирэхэд бол бид нар юунаас эхлэх ёстой бэ гэдгийг одоо бодох ёстой юм шиг үгүйс. Ийм бодол орж ирж байгаа. Ялангуяа эдийн засгийн энэ хүндрэл бэрхшээл, цар тахлын дараах эдийн засгийн энэ эдийн засагт нөлөөлж байгаа хүчин зүйлүүд дээр бид нар дүгнэлтээ хийж босчих ёстой байна л гэсэн бодол байна. Тийм учраас жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний чиглэлүүдээр, жижиг үйлдвэрлэлүүдийг дэмжих чиглэлээр, жижиг үйлчлэгийг дэмжих чиглэлээр хот бол одоо санаачлахтаа одоо тийм хандлагатай одоо байр суурьнаас хандаж оролцохгүй бол хүн амын 2.1 буюу 50%, эдийн засгийч одоо бас 67-8% бол манай хотод эргэлдэж байгаа шүү дээ. Бид хотоо өнөөдөр шоддоорсон жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг өөрсдөө хангаж чаддаг ийм л одоо үйлдвэрлэгч дотроо одоо бодож өнгөж явсан. Бас тийм яг амьдрал дээр хүрэх буугаад ирэхлээр одоо тийм зүйл бас биш байгаа байхгүй. Энийг бид нэр зүг хатах шүү дээ. Энэ дээрээ бид нар дүгнэлт хийх ёстой байна л гэдэг юм үүднээс өнөөдөр энэ бас ярианы эхлэлийг биегтгэн зүйтэйг шарж байгаа. Энийг бол нэг хүн болгон төдийлөн ярьж байгаагүй. Зүгээр үйлдвэрлэл хүндэрж нөхцөл байдал амаргүй байна, хэлгээл хаагчлаа гэж байгаа биш. Гэж байгаа болохоос биш. Яг бид юу чаддсан бэ гэдгийг л энэ дээр одоо тодорхойлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр цаашдаа бид яаж одоо жишээ нь энэ Монгол улс тэгээд энэ үйлдвэрлэл үйлчлэгээ ажлын байр хөдөлмөрийн талбар дээр бид нар яаж оршин тогтнох ёстой юм? Бид яаж тесч үлдэх ёстой юм? Бид яаж одоо энэ үйлдвэрлэл хөгжүүлснээр одоо улс төмний дэш нь татаж одоо ажлын байр нэмэгдүүлж ажлын байрыг цааш нөхцөө хөгжүүлж авч гарах ёстой юм гэдэг. Энэ дээр л манай одоо төрийн бодлого, ялангуяа нийслэлэн дээр бол бодлогоо гаргаж засгийн газрын хэмжээнд бас танилцуулж, бодит үннийг танилцуулах ёстой л гэж бодож байна. За мэдээж энэ хүндрэл гэдэг бол цаг хугацааны хүндрэл гэдэг бол сайн муу хоёр талтай. Би бол энэ одоо шинэ хүндрэл бол яг бидний юу чаддгийг боддоор харуулж байгаа бас тийм сайн тал гэж харж байгаа. Энэ одоо шинэ цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал үүсээгүйс бид мэдэхгүй л явах гэсэн. Одоо бидний сул тал бол энэ юм байна. Тэгэхээр технологитой суурилсан жижиг үйлдвэрүүдийг хөгжүүлэх ёстой байна. Энэ дээрээс нийслэл одоо шинэ их үр татаж засгийн бодлоготой уялдуулж жижиг үйлдвэрүүдийг дэмжих, үндэсний үйлдвэрүүдийг бэхжүүлэх, босгож ирэх энэ чиглэл рүү Монгол улсын төрийн бодлого одоо явах ёстой гэж. Үйл ажиллагаанд оролцсон жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн 94 орчим хувь нь цар тахлаас үүдэн хүнд нөхцөл байдалд орж энэ хүндрэлийг даван туулахад нэмэлт санхүүжилт хэрэгцээтэй байгааг судалгаагаар тогтоожээ. Монгол Улсын засгийн газраас өнгөрсөн оноос эхлэн эдийн засгийг сэргээх 10 их найдын хөтөлбөрийг боловсруулж, энэ хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд дэмжин ажиллаж байгаа юм. Хөтөлбөр эрхлэлтийн 50 орчим хувийг бүрдүүлдэг энэ салбарыг хөл дээр нь босгох хамгийн том хөшүүрэг бол нэмэлт санхүүжилт учраас нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв Богд банктай хамтран тэдэнд зориулсан
100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг энэ оноос эхлэн олгохоор боллоо. Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн бодлого хөтөлбөрийг боловсруулж тэднийг чадваржуулах, сургалт зөвлөгөөнүүдийг зохион байгуулах гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа явуулах зорилготой газар юм. Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг болгож байгаа богд банкар дамжуулж байгаа энэ 100 тэрбум төгрөгийн уян хатан хөнгөлөлттэй нөхцөл гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөлийг нь бас за ер нь жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ бизнес худалдаа эрхэлж байгаа хүмүүс маань ямар нэгэн санхүүгийн одоо хүсэлт гаргаад арилжааны банкудаар банкуд санхүүгийн байгууллагуудаар яваад ороход хамгийн эхлээд энэ нөхцөл шаардлага гэдэг зүйлтэй нүүр тулдаг. Тэр нь одоо та аж ахуй нэгж болсон уу, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлсөн үү, за зээл авах гэж бол ямар барьцаа хөрөнгө байна, үл хөдлөх хөрөнгө байна уу гэдэл эхэлдэг л дээ. Тэгэхээр бид нар сүүлийн одоо 3 орчим жил COVID-19 цар тахлын нөлөөнд манай салбар бас 94% нөрцсөн гэдэг судалгаа гарсан. 5 удаагийн судалгаа бид хийсэн. За тэгээд тэдгээрийнхаа хүсэлтийг ингээд сонсоод тэр судалгаан дээр үндэслээд үзэхээр энэ нөхцөл шаардлагыг бид давахгүй байна. Энэ нөхцөл шаардлагын босхийг одоо намсгаж өгөөч ээ. Бид бол одоо хийх хүсэл эрмэлзэл бол байна. Чаддаг ур чадвараараа одоо зах зээл дээр бараа бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаад явах боломж байна. Даанч одоо үнэхээр ковид цөхрлөө санхүүгийн дэмжлэгээр энэ ковидын одоо хүндрэлийг даван туулъя. Энэ санхүүгийн дэмжлэгийг авахын тулд энэ нөхцөл шаардлагыг багасгаад өгөөч ээ гэдэг ийм хүсэл тавиад байгаа юм л да. Тэгэд богд банктай хамгийн гол нь бид юун дээр тохиролцсон бэ гэхээр за тэр хөдөлтөх хөрөнгүүдийг ядаж барьцаалаач ээ. Гэрэн дээр түшгэлсэн одоо тэр зээлийг олгооч ээ. Зөвхөн битгий одоо санхүүгийн тайлан баланс нэмэх ёстой, нэмэх байх ёстой гэдгийг анхаараач ээ. Зөвхөн битгий үл хөдлөх хөрөнгө гэж шаардаач ээ. Тэд нар маань одоо ганц 2 сарын зээлийн хүү наан цаана орцсон байж болно те. Хожимдуулсан байж болно. Энийг нь бити үзүүлэлт болгож авч үзээч гэдэг энэ нөхцлүүдээр л хамгийн гол нь тохирсон. Энийгээ бид бол уян хатан нөхцөл гэж үзэж байгаа. Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээний газар богд банктай хамтраад одоо толгойтой байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй юу юм танай байгууллагатай хамтарч байгаа гэдэг утгаараа танайхаа бас дамжуулаад нөгөө богд банктай хамт харилцсан гэсэн үг юм. Эсвэл шууд ингээ харилцсан уу? Яг энэ та бүхэн яг тэр процессын үед тийм дамжуулга нь ямар оролцоотой байгаа юм? Тий. Бид 2 янзаар ярьж утсан. За богд банк бол бас тийм одоо юу гэдэг нь те томоохон арилжааны банкуудыг ботход төдийлөн их олон салбартай биш. Тийм учраас одоо тухайлбал налаахт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр үйлчилгээ эрхлэгч маань заавал хот руу орж ирж богд банктай уулзах хэрэгтэй болоод байгаа. Яагаад тэгэхээр налаахт одоо богд банкны салбар байхгүй байгаа даа шүү дээ. За гэтэл нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвийн салбар бол налаахт байгаа даа шүү дээ. 9 дөрөвт бид нар жижиг дундын төвөдтэй гэсэн үг. За тэгэхээр богд банк анхан шатны шалгаруулалтыг буюу одоо тэр банкнаас гаргаж өгсөн ерөнхий хүснэгтийн дагуу анхан шатны шалгаруулалтыг дүүргийнхаа төвөд дээр хийгээд өгөөч гэж байгаа. Энэнгээр нөгөө эхний хамтрал гарч ирж байна тийм ээ. Хоёрдугаарт нийслэлийн жижиг дундын газар дээр энэ 2020 оны 11 сарын 11-ээс хойш анхны хөл хорио тавьснаас хойших тийм манад одоо ковид бүртгэснээс хойших 5 удаагийн судалгаа хийсэн байд. За энэ судалгаагаар за одоо Баянгол дүүргийн 24 дугаар хорооны тэ 20 дугаар байрны подволд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгч оёдлчин бол өнөөдөр 1 машинтай байна уу? За 21 онд тэгвэл тэр бүр машингүй болоод хаалгаа барьсан байна уу? Эсвэл 2 машинтай болоод өргөцсөн байна уу? Гэдэг судалгаан зөвхөн нийслэлийн жижиг дундын газар дээр байгаа. Энэ бол богд юм уу, хаан банкнд ч юм уу байхгүй дата гэсэн үг. Зөв. Тийм учраас бид эхний шатныхаа шалгаруулалтын нөгөө мэдээллийг авангуудаа өөрсөд дээрээ датагаа бас нэг одоо апдейт хийчихин гэсэн үг те. Ахаад нэг хяналт ч юм уу, нэг мониторинг үнэлгээ өгчөж болж байгаа байхгүй. Ингээ 2 дугаар шатныхыг нийслэлээр хийнгүүт 3 дугаар шатн дээрээ дүүргээс ирсэн материалыг нийслэлээр саяны датан дээрээ үндэслээ. 3 дугаар шатанд жинхэнэ богд банкны салбарууд одоо налаах баг хангаа дүүргийнхыг аль ч юм те Баян зүрх дүүргийнхаа салбар дээр дуудаж аваад тий дараагийнхаа нөгөө санхүүгийнхаа эрсдлийн тооцооллуудыг хийгээд зээл олох шийдэд явна л гэсэн ийм хамтралыг хэлээд байгаа. Би Чингэлтэй дүүрэгт байрлах Сэлб дэд төв дэх жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв дээр байна. Энэ газарт энд нэг цэгийн үйлчилгээгээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүү татварын зөвлөх үйлчилгээ, хуулийн зөвлөх үйлчилгээ, маркетинг борлуулалт, бизнесийн мэдээлэл технологийн гэх мэт 9 төрлийн үндсэн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Эндээс жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бүхэл төрлийн сургалт зөвлөгөөнүүдийг
өөрийн үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн үйлчилгээг авах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар 1200 гаруй иргэн аж ахуй нэгжид нэг цонхны үйлчилгээгээр дамжуулан зөвлөн мэдээлэх үйлчилгээг үзүүлжээ. Хоёул өнгөрсөн 7 хоногийн дугаараараа нийслэл хотод үйл ажиллагаа явуулах тусгай 74 зөвшөөрлийг одоо ингээд цуцалсан гэдэг мэдээллийг өгч ирсэн. Тэнгүүт одоо энэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчид маань магадгүй бидэнд бас нэг юм боломж байхгүй байх та гэж харж байгааг үгүйсэхгүй л дээ тийм ээ. Бид нар чинь ингээд бураа бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлээд байдаг. Тэгээ магадгүй нөгөө нэг борлуулах одоо тэр сувг нь хангалттай бус байдаг дээр тэ магадгүй нийслэл хот нөгөө дэлхийн хотуудын жишгээ бас нэг юм яг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн нэг юм худалдааны гудамж гаргаж өгөх гэх юм яг иймэрхүү чиглэлүүд дээр ер нь их боломжтой зүйл шүү дээ угаасаа. Ялангуяа нийслэлийн зүгээс бол энэ худалдаа үйлчлэгээ эрхэлж байгаа томоохон одоо худалдааны дэлгүүрүүдээс сүлжээ дэлгүүрүүд байна. СУ байж гэн тэ наацхан чинь шүү дээ. Оргил худалдааны төв байж гэн E-Mart ч юм уу. За одоо өөр одоо сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулаад тэдэнтэй бас уулзалт зохион байгуулах хэрэгтэй. Тэдэнтэй хамтарч ажиллах тийм зохицуултыг манай одоо жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний салбарын одоо удирдлагууд бол бас их тийм санаачлагтай танилцуулгуудыг хийгээд яваа гэж бодож байгаа. Анх одоо ажил эхлэхдээ л одоо тийм хөдөлмөрийн ер нь бол дэд үтсийг хийж өгье гэж. Ялангуяа бүтээгдэхүүн байдаг. Түгээлтэн дээр нь одоо бид нар холболтыг хийж өгч амждаг. Дэд үтс нь буюу одоо шин тэр нөгөө юуны сүлжээ дэлгүүрүүдээр нэг болонгийн нэгээ тэн дээр нь зохицуултыг хийгээд бараа одоо үйлчлэгээ эрхлэх боломжоор нь хангаж өгөөд за захиалгаар бас авдаг тийм. Ийм зүйлүүд дээр нь ерөөсөө ингээд санаачлаад нөгөө үе хаалгыг нээж өгөх хэрэгтэй гэдэг чинь энэ юм байгаа ерөөсөө. Улаанбаатар хотод 2022 онд хийх төлөвлөлтөн дээр бол ялангуяа үндэсний үйлдвэрлэлийн чиглэлээр бүтээгдэхүүнээс сурчлах, соёлын үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр гудамжуудыг гаргах тийм төлөвлөлтөнд орсон байна. Одоо урт цагааны гудамжийг гэхэд бид хэдэн жил урт цагаанаар авах. Энийг бол одоо бас ингээд шинжилээд, өөрчлөөд, өргөдгөө, тогтчуулаад, орчин үеийн шийдэлтэй болгоод үндэсний хоол үйлдвэрлэлийн гудамж гэж угаасаа байхгүй болсон. Одоо манайд байдгүй шүү дээ. Энийгээ бас үндэснээс сурчлах хэмжээнд нөгөө аялал жуулчлалыг татах, хөгжүүлэх дэмжих чиглэлээр нь бид нар бас томоохон тийм дөрвтэй өөрчлөлт хийхээр бол одоо бэлдэж байгаа. 2022 оны одоо төлөвлөлтөнд бол орсон. Манай хотын ард иргэд бол энийг бол туйлаасаа өсөж байгаа. Залуучууд маш их өсөж байгаа. Энийг хийхэд бол одоо хотын зүгээс л бүр томоохон бодлого гаргаж одоо би энэ жижиг дунд үйлдвэр үйлчлэгийнхээ одоо энэ салбарын улсуудтай хамтарч ажиллана гэдэг ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гарцаа явж байгаа. Ер нь 22 онд бол бас нэг тийм эрс өөрчлөлтүүдийг хийх хүсэлтэй. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээний салбарт цар тахлын сөрөг нөлөөгөөр үйл ажиллагаанд доголдож, борлуулалт буурсан гэх мэт сөрөг хүчин зүйлсүүд байгаа ч нөгөө талдаа борлуулалтын шин сувгийг эрэлхийлж эхэлсэн, цахим үйлчилгээнүүд нэвтэрсэн гэх мэт сайн талууд ч байгаа юм. Тэгвэл цахим технологиг ашиглаж нийслэл хот жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийнхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо борлуулахад нь дэмжиж зогсохгүй, олон улсын зах зээл рүү гаргаад эхэлжээ. Ер нь яг олон улсын жишгээс аваад үзэхэд ч гэдэг юм те жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн яг тэр бодит дэмжлэг нь юу юм? За улсын хэмжээнд бол жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид нэг 62 мянган аж ахуй нэгж 906 мянган хөдөлмөрийн насны хүмүүс жижиг дунд үйлдвэр үйлчилгээний салбарт байгаа юм. За нийслэл Улаанбаатар хотод 70% нь буюу 43236 аж ахуй нэгж 675 мянган хүн энэ жижиг дунд үйлдвэр үйлчилгээ худалдааны салбарт ажиллаж байгаа юм. За энэ нөрөө хөдөлмөрийн зах зээлийн 70 орчим хувийг бүрдүүлж байгаа юм л да. Ийм том салбар болчиход байгаа юм. За гижидл бид нар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 18.3%-ийг бүрдүүлж байгаа юм. Экспортын 2.4%-ийг бүрдүүлж байгаа, эзэлж байгаа юм. За хөгжиж байгаа улс орнуудын ингээ статистик стандарт одоо энэ судалгааг аваад үзэхээр хэрвээ жижиг дундын салбарынх нь хөдөлмөрийн зах зээлийнхаа 40%-ийг бүрдүүлдэг бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 60%-ийг бас бүрдүүлэх боломжтой байдаг юм байна. Гэтэл манайх эдийн засгийн бүтээмж нь 3 дахин доош байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр бид бол одоо өнгөрсөн хугацааны 30 жилийн хугацаанд ирсэн замналаа авч үзээд за олон улсын одоо нөхцөл байдлуудыг судлаад мөн дээрэс нь COVID-19 цар тахлын одоо энэ шинэ амьдралын хэв маягт жижиг дундын салбарынхныг яаж хэрхэн авч явж байгаа талаараа юм олон талтай ийм судалгааг бас хийж үзээд ерөөсөө нийслэлийн жижиг дундын газар одоо нийслэлийн удирдлагуудын үүрэг чиглэл за Монгол улсын одоо стратегийн гол бичиг баримтуудад тулгуурлаад за 3хан одоо зүйлийг хийж хэрэгжүүлэх гэдэг дээр бол бодлогын түвшинд одоо
одоо тогтцоод явж байгаа юм. За нэгдүгээрт бид бол борлуулалт худалдан авалтан дээр нь угаасаа дэмжихээс өөр аргагүй. Борлуулалтыг хоёр хувааж авч үзэж байгаа. Төрийн худалдан авалт, томоохон аж ахуйн нэгжийн худалдан авалт гэдэг. Төрийн худалдан авалт гэдэг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот гэдэг их айл одоо хүн амын 50% байна. 48 мянган төрийн албаагч ажиллаж байна. Тухайлбал нийслэл өөрийнхөө хэмжээнд яг жижиг дундын салбарынхаас юу юуг авч болох юм? Төрийн худалдан авалтаар энэ шахмал түлшний шуудааг одоо жижиг дундынхаа ойж болдгоо муу л гэдгийг. Энэ нэг талдаа ойж болно зөв. Гэхдээ нөгөө талдаа нөө стандартыг хангах уу, түүхийд нь байна уу, нөгөө шатадгүй нордгоо те тэр түүхийд яг манад байна уу гэд эн чинь нөгөө олон асуудал гарч ирнэ. Гэхдээ тэр болгоныг нийслэл ямар одоо цаг хугацаа үе шаттайгаар шийдвэрлэж болж үнэхээр жижиг дундын салбарынхны үйлдвэрлэл бүтээгдэхүүн үйлчлэгээ болох юм бэ гэдэг дээр анхаарна гэсэн үг. Энийг нийслэлийн жижиг дундын газар үе шатаар бодлого хэмжээнд тийм энийг олон улсад ч гэсэн бүгд найрамдах Солонгос улс тэгж л хийж байна. Хятад ард улс тэгж хийж байна. Япон улс тэгж хийж байна. Тэгжиж одоо тэр одоо тэ бүх бүтээгдэхүүн үйлчлэгээ нь олон нийтийн хүртэл болж байна. За хоёрдугаарх нь бол бид одоо сургалт хөгжүүлэлтийг боожуулдаг. Сургалт гэхээр бид нэг удаа төсөл хэрхэн бичвэ гэдэг сургалт гэж ойлгоод байна. Үгүй. Одоо энэ бол нөгөө хамтдаа хөгжих, боожих сургалтыг хэлээд байна. Одоо манай жижиг дундынхаа салбарынхан өөрөө хийгээл, өөрөө савлал, өөрөө хүргэж өгөөл, өөрөө санхугаа ингээд нөгөө эдийн засгийн бүтээмжээ энд алдаад байгаа юм те. Тэгээд нөгөө хамаг залуу халуун насаа ингээ өнгөрөөчээд байна бас манай жижиг дундын салбарынхан. За тэгэхээр энэ дээр бид нар анхаарч ирсэн. За дараагийн нэг ажил нь одоо төр өөрөө менежер нах хэвээр буюу маркетингийг одоо бид нар хийж өгч эхэлж байна. Тухайлбал бид он гараад оны өмнө 2 сарын өмнө бэлтгэл ажил хангаал Япон улсын зах зээл дээр маш олон жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчдийн 170 гаруй бүтээгдэхүүнийг гаргачлаа. Эхнээсээ борлуулалтын орлого нь олоод эхэлж байна. Одоо бид нар бүгд найрамд Хятад ард улс руу 2 сарын 9-нд одоо дараагийн үйл ажиллагаагаа хийгээд ноос ноолоор арширн бүтээгдэхүүнээ ингээ гаргах гэж байна. Консультаа яриад ингээ бүх үйл ажиллагаа маань бэлэн болцсон. За Турк улс руу, за Герман улс руу, за ингээд Оросын холбооны улс руу ингээд бүх бэлтгэл ажил маань экспортод чиглүүлж нөгөө 2.4% байгаад байгаа. Нөгөө валют татах, нөгөө одоо илүү их эдийн засгийн бүтээмжээ сайжруулах тэрэн дээр нь бид нар маркетингийн дотоод болон гадаадад хийж өгч байна. Зөвхөн та бүхэн ковидын бас нэг сайн тал байна штэ. Ингээд бүх юм хаагдлаа гэхэд шин дэд бүтэц хайгаад ирэх шин дэд бүтэц нь өөрөө дэлхий байж штэ цахим дээр дэлхий худалдаа авахч хүлээж байна те өнөөдрийн одоо ингээд гоё тэмээний тосоор хийсэн энэ тос одоо тэмээний тосоор хийсэн энэ нуруу үе мөчний өвчнийг ангаадаг тосыг Америкийн нэгдсэн улсаас захиалаад авчиж манай жижиг дундын зүгээр сонгоо архан дүүргэн те үйлдвэрлэл өрхийн үйлдвэрлэгчээс тэгэхээр энийг бид өөрөө менежерийг хийж танилцуул цахим үзэсгэлэнд оруулж танилцуулга орчуулгыг хийж те маркетинг дээр нь ажиллаж өгч байна. Тэгэхээр энэ борлуулалт, за маркетинг, сургалт хөгжүүлэлт, боожуулалтын дээр нь л бид нар хамгийн их одоо тулж ажиллаж одоо энэ дараагийн шатанд гаргая. Эдийн засгийн бүтээмжийн гол нь нэмэгдүүлье гэдэг дээр манай газар голчилж ажиллаж байгаа. Нийслэлийн хөдөлмөрийн зах зээлийн 70 орчим хувийг нь эзэлж байгаа энэ салбарын хүрээгт хэлэхэд санхүүгээр дэмжихээс гадна тэднийг чадахжуулах, олон улсын шинж чанартай төсөл хөтөлбөрүүдэд хамруулж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотооддоо төдийгүй олон улс руу экспортлж дэмжих нь бодит дэмжлэг юм. Энэ ажлыг ч нийслэл хот орхигдуулалгүй маркетинг, борлуулалтанд нь анхаарлаа хандуулж ажиллаж байгаа юм. Тиймээс зөвхөн зээл олгох гэхээс илүүтэйгээр үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрхэн яаж сайжруулах, зах зээл дээр хэрхэн нэвтрүүлж, энэ салбарт хөлөө олоход нь нийслэл хотын зүгээс анхаарал хандуулах юм. Дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэлтэнд оруулж хүмүүр ажилтай орлоготой байх нь хотын хөгжил, цаашлаад эдийн засагт ч сайн нөлөө үзүүлэх учраас энэхүү жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй хот цаашид ч олон суугаар дэмжиж ажиллана. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортод гаргаснаар иргэн цаашлаад улс хөгжөө зогсохгүй, валютын урсгалыг нэмэгдүүлж, Монгол төгрөгийн үнэлгээг ч нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой юм.